Тэсэн үү. За би нөгөө нэг Threads дээр нэг юу бичсэн ээ. Тэгээ нэг spirit therapy гэдэг нэг хуудасаа яа дагсан хүмүүстэй ном өгнө гэд амласан байсан. Тэгээд тэр номон дээр номч яг уу нэг жоох юм бичсэн байгаа. Тэгээд тэрийгээ ингээд яг бичгээр яг санаагаа бүтэн ойлгуулж чадахгүй байхгүй юу. Миний бичгийн чадвар жоохон дутагтаад тэгээд энийг заавал тайлбарлаж өгөхгүй болохгүй санагтаад видео хийж байгаа гэсэн. За тий одоо энэ видео нь болохоор энергийн буст хийдэг медитейшнүүд, бяцлаглуудыг яаж ашигладаг, тий ямар учир хойно нь юу болоод байгаа гэдгийг тайлбарлах гэдэг энэ бичлэгийг хийж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө бяцлал хийхээр энерги нь нэмэгддэг гэдэг зүйл бүр хаасайг байдаг штэ. Гэтэл яг бяцлал хийгээд тэр энерги яаж нэмээд хаана нэмэгдээд хойно юу болоод байгаа гэдгийг бол төдийлөн ингээд мэдэхгүй байдаг учраас одоо энэ хүмүүст шууд мэддэхгүй байдаг учраас би энэ бичлэгийг ингээ хийж байгаа шүү зэ. За нэг ийм ном бэлдсэн байгаа. За тэгэнгүүт бяцлал гэж юу вэ гэдэг талаар эхлээд ингээ ярьж өгье заяа. За бяцлал гэж яг юу вэ гэхэлэр доо хүмүүс олвол шууд ингээ зүгээр ингээ гэж суудаг зүйлээ гэдэг ингээ ойлгоод идэх байхгүй. Гэтэл тэр маань үгүй юм аа. Хойно нь бол бас тодорхой хэмжээний одоо нөгөө техникүүд явагдчихэдэг. Тэгээ тэр техникийг яаж хольж ашигласнаас нь шалтгаалаад үр дүн нь өөрөөр гардаг зүйл байгаа. За бяцлал бол одоо тийм хөдөлгөхгүй суугаад байдаг зүйл биш. Хэрвээ юу ч хийхгүй тэгээ суух юм бол цагийн гарц болно. Жохон нуруу өвдөх бах. Тэгээд энерги бол ерөөсөө зүгээр сууснаар бол энерги нэмэгдэхгүй. Тэгээ энерги байснаа чигээрээ байна. Тэрийг яаж нэмэх вэ гэхээр хойно нэм хидэн логик техникүүд бол явж идэг. За энэ нь болохоор за эхний хэлжин техник гэдэг зүйлийг ярьж байгаа. За техник гэдэг нь юу вэ гэхээр за энэ одоо нэг зурч мөр тийм байна. За техник гэдэг нь юу вэ гэхээр штэ. Энэ дөрвөн үндсэн техник байгаа заа бяцлаглын. Эхнийх нь болохоор амьсгалах, хөдлөх, хоолоогоороо мантра унших, гэж дуурах те. Тэрийг болохоор нөө тийм монголоор тарина гэж байгаа шүү дээ. Тарина гэж орчуулдаг. Санскритээр болохоор мантра гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дуугарж иж тэр ингээд энергийн урсцыг зүг болгож ингээд гадагшлуулах, амьсгалах, хөдлөх, дуурах, тэгээ хөгжим сонсох гэдэг ийм дөрвөн техникийг би бол өөртөө ашигладаг. Тэгээд яг тийм амар бүгдийг мэддэг гэдэг талаас ерөөс огт яриаггүй шүү заяа. Маш олон их сурвалжууд байгаа. Тэгээд аль нь та бүхэн яг өөрснийхөө сурсан мэдснээрээ бас явах байх. Гэхдээ би яг ингээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэлээд хідэн төрлийн ингээ бяцлал оролдож үзээд тэгээд тэр нь ингээ яг аль нь болж ийн болохгүй нь гэдгийг ингээ ажиглаад тэгээд өөрөө ингээ суралцаад миний биеийн дээр ингээ мэдгдсэн тэмдэглэлийг би энэ чинь буулгаад тэгээ одоо видеоор тайлбарлаж өгч байгаа гэсэн. За дөрвөн техник гэдэг байна. Тэгээд тэр техникийг ашигласнараа өөр үр дүнтэй бяцлаглууд болдог гэсэн үг. Яг хоолнд ямар орц найрлага орсноороо өөр амттай болдогтой яг адилхан. За дараагийн нэг хэсэг нь болохоор ухамсар гэдэг зүйл орж ирж байгаа. Ухамсар гэдэг нь юу вэ гэхлээр ажиглалтыг хэлж байгаа гэсэн үг. За сууж ийн. Би амьсгалж ийн. Хажуу өрөөнд чимээ дуурж ийн. Бүкс жоох өвдөд байна. Одоо нөгөө хатуу сандал дээр суудсан болохоор шүү заяа. Хатуу газар суудсан болохоор өвдөж ийн. Чилээд байна. Гэт энэ ажиглалтуудыг хэлж байгаа. За ингээд ажиглаад явсны дараа хүн ажиглаж байгаа юм чи яг нэг юм мэдрэн штэ. Тэрийг тэр мэдрэмжийг бид нэр ингээд мэдрэх хичээх ёстой байх нь штэ. Тэгээд тэр мэдрэмжийг одоо мэдэрснээрээ тэр хойно нөгөө бяцлаглын хойно явагдаж байгаа бүх ажил маань ингээд хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй байна. За тодорхой хэмжээний техникүүд, ухамсар тэгээд бас мэдрэмж өгдөг байна. За ингээд ясны дараа одоо бяцлаглууд хийгдэнэ. За эхний бяцлаглыг би одоо та бүхэндээ тайлбарлаж өгье. За энэ бол энерги нэмэх суугаа бяцлал. За сууж агаад хийдэг бахан тийм ээ. Суугатаа завлаад суух нэ.
За ихэнх бясалгалууд бол яг энэ юугаар ирдэг. Энэ төрлөөр хийгддэг байгаа. За завлиж суулгах зүгээр завлиж суухаар яагаад завлиж суудаг вэ гэхлээр энэ одоо ингээ хүн завлаа суу штэ. Тэнгүү тэр нөө арцгны ёроолын хэсэг нь яг ингээд газартаагаа одоо нөгөө параллелээр давхцдаг гэх юм уу. Тэгж сууж байгаа нь одоо биеийг ингээд цэх болгоод эхлээр ингээд унтахгүй нойр хүрэхгүй тэгээ бие чинь ямар нэгэн юм зоригтойгоор ажил хойно явагдаж байгаа гэдгийг ингээд илэрхийлж сэргэг байх тийм нэг ёсны юуг өгж байгаа. Командыг биедээ өгж байгаа гэсэн. Хоёрдугаарх нь бас энергитэй холбоотой. За яг ингээд завлаа суухлаар тэр арцгны ёроолын булчин буюу булчин биш. Яг нэг тийм хэсэг хавтгай хэсгээрээ газартаа ингээд наалтаа суучаар энергийн солилцоонд ер нь бол ордог. За тийм ингээд цэг суучаар яг үхээр нүхний биеийн хүртнүүд нь тэгшрээд тэгээд ингээд дэш доошоо энерги нь амархан явагддаг гэсэн үг байна тийм ээ. За суугаад хийж явах та эхний ээлжиний бясалгагч ер нь бол заяа ямар ч төвшний бясалгагч байсан хэрвээ та сууж бясалгал хийж байгаа бол энерги нэмэх зорилготой бол шүү. 7 хүрднийхаа одоо тэр хэсгийг одоо төсөөлөх нэ. Төсөөлөх нь одоо хамгийн чухлаа. Тэгээ ингэж төсөөлснөөрөө яах вэ гэхээр энэ дээр явагдаж байгаа тэр одоо таны ингээд энэ хүрднүүдээс чинь одоо энерги бол ингээд тодорхой хэмжээгээр цацарч байгаа шүү дээ. Тэр энэ энергийн цар хүрээг нь нэмж байгаа тийм логик хон нь явж байгаа шүү. За би бол ингэж хийдэг. За суулаа. Баг зэрэг хөгжим сонсох дуртай. Нүдэ хандлаа. Гадаад орчноос эхлээд гэр доторх орчин хүртэлх дуу чимээг нь ажиглана. Амьсгалаа мэдэрч эхэлнэ. За би амьсгалж гин. Хамрын нүхээр сэрүү агаар орж гин. Биеэр бүтэн тойрлоо. Буцаагаад амаа гарлаа. Доороосоо эхлээд 7 хүртээд төсөөлж эхэлнэ. За суур хүртний миний энерги яг усанд тусаж байгаа долгио шиг ингээд цацраад томроод ингээд цацарч байна. Тэгээд энэ маань улам тэлж байна. Би тэлж байгааг нь мэдэрч байна. Төсөөлөөд тэгээд тэр тэлж байгаа процессыг нь мэдрэх нь ахна. За ингэж байна. За энэ дээр тэгээд дэшегээ хувилгаан хүрт ингээд энэ хүрт зүрхэн хүрт хоолой хүрт мэлмийн хүрт сахасраа буюу одоо титэм хүрт гээд эднэр дээр бүгдийн тэлэлтийг мэдрэх ёстой. Тэлэлтийг мэдэрч байгаа бол таны энерги бясалгал хийж дууссаны дараа тодорхой хэмжээгээр өссөн байна. За ингээд дуусчих. За дараагийн бясалгал алхангаа хийдэг бясалгал. За энэ алхангаа хийдэг бясалгал яг би өөрөө айгүй хийдэг байсан байхгүй юу? Энийг би ханаас ч олж уншаагүй. Яг өөртөө нөгөө завгүй амьдралын хэм маягтай учраас бясалгах цаг хаана гарах вэ гэж бүр бодож байгаад яалтч аргагүй өдөр болго алхахдаг. Алхаж явах энэ хугацаанд л би ганц хинтээ ч юм ярихгүй тайван байгаад байсан байхгүй. Тэгэхээр яг энэ хугацаанд би бясалгалыг хийхийг зорио гэж шийдээд тэгээд тэр нэг алхаж байгаа нэг 30-40 минутанд энэ бясалгалаа хийдэг байсан. За алхангаа хийдэг бясалгалыг хийхдээ нэг анхаарах зүйл байна. Та өдөр болгон тэр замаар алхахдаг бол хаана нь чулуу хаана нь нүх байдгийг мэддэг бол энийг хийгээрэй гэж байна. Тэгэхгүй бол аюултай. За тэгээд алхангаа хийх бясалгалтаа эхлээд та өөртөө тийм тохирох юм хэмнэлтэй аяыг сонгоно. Оошо. Би бол оошогийн аянуудыг сонсдог. Тэгээд тэр оошогийн аяыг ингээд сонсоод тэг ингээд нүдээ хагас байна. Ингээд хагас санингууд ингээд алхаж байхдаа хөлний ч үзүүр чинь ингээд нүдний чинь доор ингээд харагдаад тэгээ жоохон зам харагдаад тэг хагас санаатай гэсэн. Тэгээд чихвчээ зүгээд аяа тавь сонсно. Энэ аян нэлийн хэмнэлтэй хурдан ая байх штеп. Тэгээд амар хурдан алхана. Гэтэ ариг гүйхгүй. За ингээд
Яагаад вэ? Тэгээд нүдэ хагас санаач хөвчөө сонсоод нөгөө амьсгалахаа хэрүүсэн мартаж болохгүй. Амьсгалаад тэгээ маш хурдан алхах нь. Тэгээ өөр юунд ч анхаарахгүй. Тэгээ аюулгүй байдлын үүднээс яг явдаг замаараа алхаж явах үедээ л энэ бясалгалыг хийгээрэй. Маш үр дүнтэй шүү. Би нэрнгэс өөрөө яг хийдэг болохоор хэлж байгаа. Энэ ямар техникийг оруулсан бясалгал вэ гэхээр хөдөлгөөнд алхаж байгаа учраас хөдөлгөөн хийж байгаа. Хөгжим сонсож байгаа. Амьсгалж байгаа. Тэгээд нүдээ ингээд хагас нээлттэй ингээд гөлөрсөн байдалтай. Гэхдээ ингээд доор нь ингээд хөл нь алхаж идэг. Тэгээд хүн ингээд нүдээ хагас санаатай байханд бас нөгөө нэг муу санаад амжин аюултай байхгүй тулд ингээд маш анхаарал төвлөрдөг байхгүй. Яг ингээд доош. Өөр юунд ч анхаарахгүй. Тэгээ энэ үед ингээд төвлөрөл явагдаж байгаа. Хөдөлгөөнтэй бясалгал хийж байгаа. Ингэж байгаа. Тэгэхээр яг энэ бясалгалыг нэг 30 минут хийгээд ингээ ороход бүр амар төвлөрсөн мэт. Тайвширчихсан, төвлөрчихсөн. Тэгээд юмыг нөгөө хийх энерги нь айгуу сайн болчихсон байдаг. Энерги нэмэгддэг гэсэн үг. За дараагийн нэг санал болгох, энерги нэмэх санал болгох бясалгал болохоор лата хийдэг бясалгал байна. За лаа ингээд тойруулж агаад тэгээ дунд нь суугаад тэгээ бясалгал хийх нэ. За би энэ дээр 9 лаг санал болгож байгаа. Тэгээ мон лаа гэдэг эдэн штэ нөө хямдхан зардаг дотор 5 ширхтэй. Тэгээ тэр мон лаг аваад дундуур нь 3 хуваагаад тэгээд 9 ширхгийг ингээ юм дээр асаагаад дунд нь өөрөө орж суугаад тэгээд лаагаа дуустал бясалгал хийнэ. Дуусгаас нааш гарч юурна болохгүй. Тэгээд энэ бясалгалын үед хойно нь ямар процесс явагддаг вэ гэхээр одоо эхлээд нөгөө физик бие дээр үйл явдал болохын өмнө энергийн түвшинд нь таны одоо тойрцсон байгаа энергийн түвшинд бол хэдийнэ биелэлээ олцсон байж байгаа. Тэгээд тэн дээр сөрөг мэдээллүүд, сөрөг энергиуд эсвэл хүний хажуу хайрганы ч хүмүүсийн энерги ингээд байнга орж ирж халдчихэдэг. Тэр тэдгээр нөхдүүдийг устгангууд ингээд таны энергийн байх ёстой тодорхой зайг хулгайлаад эзлээд ингээд суудсан байгаа хгүй. Тэднийг устгасны дараагаар таны өөрийн чинь энерги ингээд улам илүү томорч байх ёстой байрандаа сууж томорч эхэлнэ гэсэн үг. Тийм нэгдүгээрт цэвэрлсэний дараагаар өөрийн чинь энерги тэр цэвэрлсэн орон зайд орж суух гэдэг ийм хоёр процесс энэ бясалгалын хойно явагддаг гэсэн. Яг энийг бодож бясалгалаа хийх нь охно шүү дээ, тийм ээ. За дараагийн нэг бясалгалыг танилцуулъя. За дараагийнх нь болохоор кундалини бясалгал. За кундалини бясалгал болохоор Ошогийн кундалини бясалгал гэдэг YouTube дээр та хайх юм бол гарч ирнэ. За кундалини бясалгалын хамгийн гол концепт буюу одоо хойно ямар процесс явагддаг вэ гэхлээр хүний тэр нөгөө 7 хүртийг ингээд нэг ийм зайд ингэж оруулаад тэгшлээд тэгээд энергийн урсгалын одоо хоолой гэх юм уу тэр одоо урсгалыг явуулах тэр хүчин чадал capacity-г нэг томруулах эд шидтэй. Тэгээд эренгүүд хүн маш их хэмжээний энергийг ингээд гаднаас одоо сансраас ирэх ёстой газраас нь авч чаддаг. Өөрөө бас маш хэмжээний энергийг үйлдвэрлэж чаддаг. Бүр хүчин чадал нь бүр ингээд юм амар том болчихно гэсэн. Бүр 2 дахин. Гаднаас авах урсцсан нэмэгдэн дотроосоо хийх урсцсан нэмэгдэн хэрэг ер нь бол 2 дахин нэмэгдэн гэсэн үг байхгүй. Тэгээ энэ яаж хийдэг вэ гэхээр хөдөлгөөнтэй бясалгал 4 үе шатаар хийгдэн хөгжим сонсож хийн. Хөгжим чинь таныг юу хийхийг чинь зааж өгнө. Өөрөө бодох шаардлагагүй. 4 үе шаттай эхний үе шатанд нь 15 минут биеэс сэгсрэх хөдөлгөөн хийн. Тэрний дараа за энэ сэгсрэх хөдөлгөөнийг яаж хийх вэ гэхээр таны хоёр өвдөг байгаа зү.
хөлч нь бол газар явуур модны үндэс шиг шигдэж зогсоод өвдөг нь болохоор юм машины хоёр амарчин шиг ингээд дээш доошоо хөдлөн баунс юм. Өвдгнөөс дээшээ бүх бие юм сул. Тэг ингээ өвдөг чинь баунс хийгээд ингүүр нөө сул бие чинь ингээ жоох ингээ сэгсрэгдэн штэ. За тэрийг хэлж байна. Яг энэ байдлаар 15 минут сэгсрэх хөдөлгөөн хийгээд тэрний дараагийн 15 минут бүжиглэн. За сэгсрэх хөдөлгөөн хийхэд ерөнхийдөө ингээд юм тогтоол ус шиг өмхирцэн байгаа юм шиг тийм хөшинг энерги чинь бүгдээрээ юм хөдөлгөөнд орж эхэлдэг. Тэг ингээд сэгсрэгдээд бүжиглэн дараагийн 15 минут нь ингээд жоохон бүжиглэн. Тэг бүжиглэхдээ ингээд таны хинч хараагүй учраас заавал ингээд баарандаа хамшиг гой бүжиглэх албагүй. Яг дотроосоо бие чинь яаж хөдөлмөр байна тэрийг бүжиг гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгээ бүжиглэхээр нөгөө тогтоол ус шиг болцсон байсан энергийг эхний 15 минутанд ингээд сэгсрээ жоон хөдлөгдсөн байгаа тий. Тэр бүжгийн үе шатанд болохоор тэр энерги нь ингээд өөрийнхөө урсц хөдөлгөөнд ингээд орох хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд урсгалтаа орж эхэлнэ гэсэн үг. Тэгээд энерги ингээд урсгалд ороод эхлэнгүүт юм хөдөлгөөнд орж эхэлнэ. Тэр чинь өөрөө ингээд энерги нь ингээд одоо нөгөө хязгааргүйгийн тэмдэг шиг юм лүп урсгалд орж эхэлнэ. За 3 дахь үе шат нь сууж бясалгах байгаа. Бүжиглж дуусчаад шууд доошоо ингээд сууна. Завлаад сууна. Ингээд суугаад за юу ч бодохгүй зөвхөн амьсгал дээрээ төвлөрлөн биеэ ажиглана. Тэгээд 15 минут суугаад дуу солигдлоо. Дахиад дараагийн 15 минутанд зүгээр дээш хараа хөвтнө. Бас л амьсгал нь ажиглана. Тэгээл болоо. Хөгжим дуусахад 3 удаа хонх дуурах чимээ гарна. Тэр үед та нүдэ нээгээд сэрхэнэ. За энэ ийм одоо ингэ бясалгалын төрөл хэр өөр. Зориулт нь бас шал ондоогоц. Тэгээд энэ дээр дурдсан байгаа хэдэн бясалгалууд бол дандаа энергийг нэмдэг бясалгалууд байна. Үүнээс гадна бүтээлч байдлыг нэмэх, цэвэрлэгээ, дотоод үйлдвэрлэлтэд нэмэх, эсвэл гаднаас хүлээж авахаа нэмэх, энерги хүлээж авах, сувга тэлэх гэдэг ч юм уу. Ийм янз бүрийн одоо зорилгоор хийдэг бясалгалууд бол зөндөө байгаа. За ийм байна. Тэгээд та бүхэн яг энэ бясалгалтай холбоотой асуулт гарах юм бол манай энэ над руу бичээрэй. Тэгээд Spirit Therapy гэдэг энэ IG page дээр бол байгаа. Facebook дээр бас нэг пэйж нээсэн байж байгаа. За баярлалаа.